За сайн байцгаана уу манайхаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Gangbay кассета хамтлагийн тоглолт бэлэн болоход одоо 1 хоног дутуу байна тоглолт нэгтгэхэд тэгээд бүх юм маань бэлэн болцсон, тайз маань бэлэн болцсон. Тэгээд техник тоног төхөөрөж бүгд бэлэн болцсон. Гадаадаас бас артистууд маань өчигдөр буугаад өнөөдөр тэгээд програм хийх гэж сэнгэлдэгтэрээ ирсэн байна. Тэгээд асуухан байвал асуугаарай. Микрофон нээлттэй бид нар чөлөөтэй хариулж болно. Энд ингээд орчуулагч байгаа. Тэгэхээр хүссэн юмнуудаа асууж болно шүү. Тэгээд одоо баг бүрэлдэхүүнээ танилцуулахад энд бас манай найруулгын баг байна. Тэгээ манай продюсерийн баг байна. Тэгээ манай гадаад артистууд ирсэн байна. Гүг асуулт байл асуугаа явуулахгүй тий. Тэгэл асуултанд хариулах. Асуулт яриа. За манай хамтлагийн тоглолт маань болохоор зэрэг кассета гэдэг нэртэй тоглолт хийгдэж байгаа. Энэ маань болохоор эхлээд хүмүүсийн мэддэг Монгол дуртай дуучид нь эхэлж гарна. Тэгээд мэдээж ардаас нь эхний үе манай хамтлагийн эхний үе явж байгаа. Тэгээд тэрний араас бас найруулгын сюрпрайзууд явна, гадаад артистууд гарна. Тэгээд headline артист гарсны араас манайх дахиад 2 дахь хэсэг дээр гарч байгаа. Мөн голоор нь соло дууны хэсэг гэж бас явж байгаа. Иймэрхүү нэг 4 хэсгээс бүрдэж байгаа маа тоглолт маань. Тэгээд 24-ний өдөр 3 цагт хаалга нээгдэнэ. Тэгээд 6 цагт үндсэн DJ set явж эхлээд ерөнхийдөө 6 өнгөрөөд маа тоглолт маань эхлэхэд бэлэн болно гэсэн үг. Тэгээд тийм л байна да. За гадаадын 5 артист байгаа. Тэгээд Бурят ард улсаас болохоор Дизе Сарюна гэдэг 2 хүн маань ирсэн байгаа. Тэгээд Өвөр Монгол Инер Монголиа тэгээд тэндээс болохоор Аксимен буюу Сүхэ тэгээд Сүмүхар гэдэг 2 артист маань ирсэн. Тэгээд Казахстан улсаас бас Адам гэдэг артист маань ирж байгаа. Ирсэн байгаа. Энд ингэ сууж байна. Тий. Тайз засалт маань болохоор гурвалжин пирамид хэлбэртэй байгаа. Энэ нь тэгээд яг олон давхар. Тэгээд DJ 3 давхартай гарна. 2 давхар болоод 1 давхарт нь 2 талаас нь гараад тэгээд ерөнхийдөө өмнө нь бас яг хийгдэж байгаагүй өнцгөр яг хийх гэж бид баг хамтолноороо ярилцаж хичээсэн. Тэгээд LED яг нөгөө нэг ингээд нөгөө давхарлаад салангад LED-тэй болохоор бас тэр LED-ний дүрс артист хоёрын хослолыг бас илүү сайн харуулж өгөх юм болов уу гэж тооцоолсон байгаа. Кассет бол тэгээд хүн болгоны ерөнхийдөө мэддэг л хөгжмийн төрлийн нэг зөвл. Тэгээд өмнө нь бас манайх энэ нэрээр кино хийжсэн болоод ч тэр айгуу тийм сэтгэлд уйг байдаг учраас маш олон нэр дундаас энэ нэрийг сонгож авч нэрлсэн. Харин тий одоо би л яриад байгаа юм. Тайзны талаас юм асуугаар манай сайд гэж өгөх юм уу? Энэ тайз бол одоо тоглолтын найруулга маань солигдоо суучих гинэ. Баяраа солигдоо. За чи ихлэд нь тайз яах вэ? За сайн бацгаана. За CJ-ийн чингүн байна. За манай CJ компани ерөнхийдөө кассета Gangbay гэдэг тоглолтоор манайх ерөнхийдөө ерөнхий зохион байгуулагчаар манайх CJ гэдэг компани байгаа. За манайх CJ компани маань Gangbay тоглолтын дээр ерөнхийдөө ерөнхий зохион байгуулагчаар хамтран ажиллаж байгаа. За нийтдээ тайзны тухайд гэх юм бол 1400 орчим LED. За үндсэн манай layer-ийг угсарсан манай алтан бэлэг системс байна. Саунд систем дээр манай Black Box Pro Audio гэх компани байгаа. Гэрэлтүүлэх дээр маань болохоор STS Lighting гэдэг компани байгаа. За тэгээ LED-ийг зулан тайз каркад бусад тоног төхөөрөмжүүд дээр манай Steelbox гэдэг production бол байгаа. За нийтдээ тайз болон зохион байгуулалтын хүрээ нийтдээ одоогийн байдлаар бол 150-аас 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болвол бид нэр ажиллаа хийгээд ерөнхийдөө бид нэг 80% та ерөнхийдөө тоглолтын бэлтгэл ажил явагдаж байгаа. За тэгээд энэ жилийн Gangbay маань кассета тоглолтын дээр дууны систем маань илүү онцлогтой байгаа.
За тэгээд дууны системийн талаар манай энэхүү тоглолтын маань дууны системийн инженер Воко ах маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байгаа. За сайн байцгаана уу, би Black Box Pro Audio компани системийн инженер Болор Эрдэнэ байна. За бид нар энэ жилийн энэ зуны арга хэмжээнд зориулж 30-аас 50 мянган хүнд хүртээмжтэй дуурахаар шугамн массив дууны систем оруулж ирсэн. Одоо өнөөдөр бол анх удаага ингээд угсрагдаад ингээд дуурахад бэлэн болж байна. Ингээд энэ тоглолтод төрөлцөн ирсэн хүмүүс бол манай шинэ системийг сонсож таашаал авч цагийг бас сайхан өнгөрүүлэх хаа гэж найдаж байна. Тэгээд дээр нэмжлэхэд бид нар бас Монголд анх удаага Midas гэж алдартай дэлхийн алдартай брендийн Heritage D96 гэж мэрэгжлийн консолыг бас анх удаа оруулж ирсэн байгаа Монголд. Энэ тоглолтын дээр өрн тавигдана. Нэг иймэрхүү товчхондоо бол иймэрхүү байна. Болно надамаас суу. Наашаа сууч. Энд сууд. Одоо битэр бол Бид хоёр болцсон. ийш суустай микрофон зүгт бөгөө юм. Йоо, Девушка, был вопрос, какое ваше гостеприимство вам понравилось, как впечатление о Монголии идет? Здравствуйте всем, я рад присутствовать сегодня здесь, впервые в Улан-Баторе, в Монголии. Впечатления очень теплые, очень тепло и гостеприимно встретили. Нам понравилось все до всех мелочей. За сайн байцгаана бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За монголчуудын маань одоо тосч авсан одоо зочломтгой зам бол надад маш их таалагдсан. Бүх одоо тэ деталь жижиг деталь бүр хүртэл бол бүх юм нь одоо таалагдж байгаа. Монголд бол анх удаа ирсэн байгаа. И насчет концерта что можете сказать? Очень, мне кажется, хорошая организация. Я посмотрел на аппаратуру, меня все устраивает. Спасибо за приглашение. Будем выкладываться на все 100%, как я это делаю всегда. За тайз засалт одоо зохион байгуулалтын хувьд бол маш их сэтгэл өндөр байна. Үнэхээр айгүй гоё тайз зассан байна. Хөгжмийн технологи нь бас би сая өөрөө очиж харлаа. Надад маш их таалагдсан. Тэгээд энэ урьсан хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. За би өөрийнхөө зүгээс бол 100% өөрийгөө дайчилж дуулнаа. Одоо тайзан дээр гарна гэдэгтээ бол хэлж байна. Тийм байдгумаа. Жохон чанга болох. Өөрийнхөө зүгээс хэдэн уран бүтээл? Сколько песни будете петь? Наверное, около 8 песен. Ер нь ойролцоогоор нэг 8 дууд болох баха. За тэрний талаар. Байхгүй. Тийм байдгумаа. Би ярьчихвал тэрийг. Давайте поменяемся, потому что микрофон здесь только один. Энэ баг анх удаага үзтээ. Анх удаагийн Тийм байдгумаа. За тэгээд ивент тэтгэгчдийн талаар мэдээлэл гэх юм бол баг Улаанбаатарт Монгол улсад анх удаага ерөнхий ивент тэтгэгчхүү тоглолт болж байгаа. Тэгээд ерөнхий продюсер гэж хоёр хүн байгаа. Загчсан мөн бол тэгээд хоёр ахтайгаа нийлээд энэ тоглолтыг бүгд бор зүрхээрээ тэгээд өдөр шөнөгүй хичээгээд зүтгээд энэ тоглолтын ард гарах гээд одоо 24 цаг үлдсэн байна. Тоглолтын тайзны хувьд гэх юм бол Монголд бас анх удаага 4 давхар лед давхар дэлгэцтэй тайз засагдж байгаа сэтгэл хангалуун байгаа. Хөгжмийн хувьд энэ жил орж ирсэн цоо шин хөгжим дуурах чагаад бас өчигдөр шалгаж чеклж үтсэн. Маш гоё дуурж байгаа. Тэгээд сэтгэл хангалуун өндөр байна. Одоогийн байдлаар бас плет зарлалтын түвшин бол урд урдын тоглолтнуудаас өмнөх өдрийн зарагдсан байдлаар бол дээрээсээ 2 тийм үү 1-т явж байгаа. Маш их плет зарагдсан байгаа. Тэгээд сэтгэл маш хангалуун байгаа. Тэгээд бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Манай тоглолтыг ирж үзээрэй гэж уриалж байна. Хүсэж байна. Баярлалаа. Одоо нэг өвөр Монголын хоёр артист болон өөрөө гарч ирсэн. Тийм зөвхөн энэ Зүрхээс байгаа. Тийм байдгумаа. За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Би Домдод улсаас ирсэн өвөр Монголын артист Сүхбаатар байна, AK Axman. Тэгээд 2005 оноос эхэлж өвөр Монголд City гэдэг крүүг байгуулж исэн. Тэгээд одоо хүрэхэд нэг мэтгэд 20 жил болцсон байна. Тэгээд өнөөдөр болоход Улаанбаатар UP хотноо гоё төв зингэлдэх гэдэг
стадиумда өөрийнхөө тоглолтоо хийж байгаа Гамбайда маш их баярлалаа. Надад энэ гоё тоглолтын тоглох боломжийг олгосон та хоёрдаа баярлалаа. Тэгээд бас таавал нэгөө бас өвөр Монгол Домдод улсад илүү айлчилж гоё уран бүтээлнүүдаа бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. Тэгээд бас зөндөө олон international guys гоё урлагчид артистуудтай энэ гоё тоглолтын дээр тоглох болсон. Миний хувьд бас одоо надтай хамт ирсэн манай хамт олон та нартай маш их баярлалаа гэдэг энэ гоё сэтгэлийг та бүхэндээ төвшүүлж байна. Тэгээд тоглолт гоё болох байхаа гэж бодож байна. Можно? Можно. Окей. Миний орчуулаад өгөхгүй л бас монголоор сайн өгөхгүй. Вишэн судалт тавьж явсан. Переводить? Да. Давай. Өдрийн минь та бүхэнд Өдрийн минь төргий та бүхэнд. намайг Алдар гэдэг, Зэ гэдэг би Бурят орноос ирсэн Сариунтай хамт тэгээд маргаашийн тоглолтод оролцсноо. Зал ирээрээ гоё тоглолт болно. Цааш перевод. Асуудал байх бол асуудаарай. Асуулт байгаад асуугаарай. Асуулт байхгүй бидгээ асуугаарай. Да, все, слава богу, не вопрос. Да. А это не к нам. А, да, я еще не слышал, слава богу. Он говорит. За сайн байцгаана та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Гангбай тоглолтын Гангбайгийн касетэ тоглолтын дээр ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа. Тэгээд тоглолт хаалга бол 16 цагаас нээгдэж эхэлнэ. Зэрэглээ оруулна. Тэгээд эхний артист бол 18 цагт тайзан дээр гарна. Тоглолт бол 23 цаг 50 минутанд дуусна. Тэгээд нийт бүрийн хэмжээний 5 цаг 40 минутын тоглолт болно. Тэгээд үндсэн тоглолт бол 4 хэсэгтэй байгаа. Эхлээд Гангбайгийн хамтлагийн 1-р хэсэг, тэгээд Ганга Баянагийн соло хэсэг, тэгээд 2-р хэсэг, дунд нь болохоор гест артистуудын хэсэг гэж явж байгаа. Тэгээд нийт 5 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Тэгээд өөр асуулт байвал зөндөө сюрприз байгаа, зөндөө сюрприз бэлтгэсэн байгаа. Ямар ч байсан та ирээд бид хэдийн 2 сар 3 сар шахуу бэлтгэсэн ажлын минь үзээд тэгээд гой байх хаа ямар ч зөндөө олон сюрприз бэлтгэсэн байгаа. Өөр тоглолтуудыг бодвол нэг найруулга тал дээр, аудио тал дээр ч гэсэн шинэлэг юутай найруулгатай явж байгаа. Можно, да? Яг яг шийдэл мэдл бишээ зүгээр л одоо бусад тоглолтуудын бас артистуудад давхцахгүй байх гэж хичээсэн нэгдүгээрт тий. Хоёрдугаарт тий бас хүмүүсийн хараагүй байгаа одоо Бундын тамга гала тий дурсамжаар нь бас аялуулъя. Касет гэдэг чинь өөрөө бас нэг дурсамжтай холбоотой нэршил тий. Касет гэл тэнгуут нэг юм дээр үеийн касеттай холбоотой дурсамжууд хүн санаанд орж ирдэг шиг бодогдоод тэгээд ерөнхийдөө бас нэг тэр үедээ гоё байсан. Одоо ч гэсэн ингээл уран бүтээлээ хийж байгаа. Зарим нь бол ингээд тэр тухайн цаг үедээ бас дурсамжтайгаа үлдсэн дуунуудыг бид нар бас энд сэргээж дуулуулъя гэж төлөвлөж гаргасны үндсэн дээрээс бас тэр хамтлагуудыг авчирсан. Тэгээд дээрээс нь бас энэ тоглолт маань
2024 оны 12 сард яригадад төлөвлөөд бүх уртын төлөвлөгөө гарцсан байсан тоглолт учраас энд одоо ингээд нэг ямар нэгэн байдлаар улс төр болоод энэ нийгмийн ямар ч тийм одоо юу хамаагүй байгаа. Энд ингээд угаасаа л бүр жилийн өмнө төлөвлөгөөтэй тоглолт байсан учраас бас хүмүүс маань ингээд нэг одоо цаг цэвэн багт инглээ тэглээ гэдэг бас нэг ганц хоёр юмнууд яваадсан. Тэр мөрөнтэй бол ямарч маань холбоогүй угаасаа төлөвлөгдсөн байсан бүх зүйл анханасаа болцсон байсан болох ёстой байсан. Тэгээд топ бол 1 сард зарлагдсан тоглолт байгаа шүү. Тэгээд бүгдээрэнд нь аз жаргал хамгийн сайхан хүсье касета дээр уулзцгаая. За манай хоёр продюсер Өнөө суугаар. Ярьцгаа. Тийм байдаг юм аа. Санаа гаргасан юм байна. За сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Тэгээд Гэнгби хамтлагийн хоёр дүүгийнхаа тоглолтыг ингээд өнөө найзтайгаа хийж явахдаа маш их баяртай байна. Бид хоёр болохоор 2024 оны 11 сард яг ингээд өнөө найз маань надад санал тавиад заандаа хоёр дүүгийнхаа тоглолтыг гоё ингээ хийчихье. Монголчуудаа нэг гоё тоглолт харуулъя гэд. Тэгээ одоо тийм гоё санал тавьсан. Тэгээд өнөөдөр ингээд 24 хүн цагийн дараа тоглолт маань эхлэхэд ингээд гадны гоё артист цогцолж ингээд сууж байна. Ямар ч юм маргааш ингээд гацэдэлээр ирж бидний ингээд бэлдсэн одоо жилийн хугацаанд бэлдсэн сюрприз гэдэг маань үзээрэй. Тэ. Цаанд юу. За энэ өдрийн дөрвөгийг сэтгүүлчтэй энд ирсэнд баярлалаа. Тэгээд 11 сард найзтайгаа бас саяных шиг хоёр дүүгээ тоглолтыг хийх гэж санаагаа гаргаад одоо бараг 6 сарын бэлтлээ. Тэгээ маргааш бүх юмныхаа үр дүнг харах гээд сууж байна. Амар догтлж байна. Жог сандралтай. Манай тоглолтыг ирж үзээрэй. Маш олон сюрприз, олон юм үзнэ. Ингээд дашнаас хэлэхэд ингээд одоо энэ хоёр дүүтэйгээ ингээд 6 сарын хугацаанд ингээд 12 уран бүтээл дээр хамтарч ажиллалаа. Үнэхээр сүүсийн бүтээгдэхүүн байд юм байна. Хийсэн 12 дууных 8 хит боллоо. Ерөнхий 4 нь одоо ингээс гоё явж байна. Тэгээ ингээд одоо ингээд манай тоглолтын хард байгаа. Хоёр найзын маань хоёр дүүгийн маань найз нар байна. Тэдэд маш их баярлалаа. Өөрийнхөө найзад бас маш их баярлалаа. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бид нар ингээд бүх юмараа дайжиж ажиллаж байна. Энэ ингээд үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд 5 сарын 24-нд гацаа тоглолтын дээр уулзцгаая гэж хэлмээр байна. За хоёр дүү жоо юм шиг. Юм болсон дөө. Чоо тэ. Мэрэл юм. за юу ярих. За ер нь тэгээд за ер нь цаанаасаа боль гэж явах шиг байна дөө. Ер нь тэгээд энэ тоглолт маань жилийн өмнө ингээ яриад төлөвлөсөн шиг бид дөрөв ч гэсэн дахиад ярьсан төлөвлөгөөт юмнууд байгаа. Тэгээд энэ тоглолтоор ч зогсохгүй өшөө олон сюрприз гадны одоо яг хүсэж байгаа хүмүүсийн тэр ирчээсэй гэсэн артистуудыг бас авчрах гэж зорж байгаа бид дөрөв. Тэгээд тийм болохоор бас дараагийн маш олон уран бүтээлүүд одоо кино тайз дэлгэц юу гэдгийг тэр болгон дээр л ерөнхийдөө ханцуу шумдад орё гэж төлөвлөгөө. Нэг тоглолт хийчихэд бол ханахгүй тэгээд өөр гоё шин соргог артистуудыг гаргаж ирж баш олон тоглолтуудыг хийн. Гэхдээ бид хоёр энэ жил тоглолтоо хийж байгаа юм чинь жил болгон тоглолтоо хийгээд байна гэсэн үг биш. Өөр бус хүмүүс боломжийг олгож цаашаа ер нь бол ингэж гарц зам зурж амьдрахыг хичээж байна. За. Өөр ярих юм байхгүй байлаа. За баярлалаа.